За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтээ тавтаа морил. Тэгээ өнөөдрийн бичлэгээрээ би гарчхан дээрээс харсанчлан self love буюу одоо өөрийгөө хайрлах гэдэг айгүй том сэдвийн талаар ярих гэж байна. Гэхдээ яг өөрийнхөө хүрээнд өөрийнхөө хэрэгжүүлдэг аргуудын талаараа яг юуг өөрийгөө хайрлах гэж боддог вэ гэдэг талаараа бичлэгээ хийх гэж байна. Тэгээд бичлэгээ эхлэхээс өмнө энэ channel дээрээ subscribe дараарай. За энэ талаар ер нь өмнө нь айгүй ярих гэж боддог байсан байхгүй юу? Ер нь яг юугээр дийм бол яадим бол идэм бол гэл янз бүрийн юм их сонсоол тэгэл явж исэн. За миний хувьд ер нь би өөрийгөө илүү хайрлаж эхэлснээс хойш өөртөө илүү дуртай болсон юм байна. Одоо нөгөө хайрлаж сурсан юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм болохоор өөрийнхөө хувьд ийм хідэн ийм аргууд бичлээ. Тэгээ би ингээд дэвтэр дээрээ ингээд бичсэн байна. Эннийхэн талаар би одоо та хэдэд ярилцъя гэж бодлоо. Бүгдээрээ бичлэгээ эхлүүлцгээе. За хамгийн нэгдүгээрт нь эрүүл байх гэдэг бол өөрийгөө хайрлахын тулд хийх хамгийн ихний одоо алхам бол зүгээр эрүүл байх юм байна. Тэгээ оюун санааны хувьд, бие махбодын хувьд эрүүл байхын тулд ер нь бол аль болох эерэг бодлуудыг бодох, бүх юмыг гоё эерэг талаас нь хараад эрүүл мэндэ заавал жилдээ нэг удаа шинжилгээ өгч бүтэн биеэ шалгуулж тэгж явах юм бол өөрийгөө ингээд яг яаж байгаа, ийж байгаагаа аюу сайн мэдэж явж чадна гэсэн үг. За тэр бол зүгээр хамгийн наад захын өөрийгөө хайрлаж байгаа, өөртөө анхаарч байгаа арга гэж би бодож байна. Дараа нь болохоор хоол хүнс ба ус гэж би бодсон. Хоол хүнсний хувьд бол хоол унттайгаа бүр ингээд маш зөв харьцаж сурах, хоолтойгоо айгүй юм гоё зөв харилцаатай гэх юм уу те, тийм байж сурах юм бол хоолноосоо гоё таашаал авч тэгж мэдэрч идэх ч юм уу те, тэгэх юм бол бас нэгэн гоё өөрийгөө хайрлаж байгаа нэгэн арга хэлбэр юм болов гэж би бодож байна. Амаар орж байгаа тэр хоол хүнс бол хамгийн чухал шүү дээ. Тийм болохоор ямар хоол хүнс хэрэглэх хэрэгтэй юм, ямар хоол хүнс хэрэглэх шаардлагагүй юм гэдгийг аюу сайн мэдчих хэрэгтэй юм шиг санагдсан. Миний хувьд бол сүүлийн яг 3 жилийн хугацаанд тэр талаар айгүйх мэдхийг аль болох ингээ хичээгээд явж байгаа. Хоолны тал дээр бол тодорхой хэмжээний мэдээллүүдийг бол ингээд аваад энэ тэндээ сонсоод уншаад явдаг. Өглөөний цайны тал дээр айгүй гоё юм би подкаст болж сонссон. Тэр нь болохоор YouTube channel бүрийн өглөөний цайны тухай подкаст байсан. Тэрээ үзээгүй бол тэр подкастыг заавал сонсоорой. Тэгээ надад тэр бол бүр ингээ айгүй олон удаа сонсох ёстой подкаст юм шиг санагдсан. Тийм болохоор тэрийг заавал сонсоод нэг үзээрэй. За тэгээд энэ ном байгаа. Энэ номыг ер нь бол нэг уншчих юм бол маш чухал мэдээллүүд дотор нь байдаг. Австралид байдаг эмэгтэй, энэ Нара гэдэг энэ эмэгтэйгийн юм гаргасан ийм ном байгаа. Тэгээ хэрвээ та нар уншиж үзээгүй бол уншаад нэг үзээрэй. Дотор нь бүр маш олон гоё хэрэгтэй зөвлөгөөнүүд бүгд байгаа. Энийг би бараг жил 2 жилийн өмнө авсан баха. Тэгээд ингээ уншихгүй явсаар агаад яг сүүлийн нэг хэдэн сар бол нэлээд сайн уншиж байгаа. Тэгээд тэмдэглээд ингээд явж байгаа. Эннээс бас айгүй юмнууд ойлгож авахар юм бэлээ. Өөрийнхөө хувьд ингээ ойлгож авсан, өөрийнхөө хувьд хэрэгжүүлж байгаа тэрнийхэн талаар ярих юм бол хоолны хувьд хэмжээ гэдэг бол бүр маш чухал юм шиг санагдсан. Тэгээ цовын идэн, бууз идэн, хушуур идэн. Тэгтээ тэрийг бол хаяа нэг идэх юм бол зөв гэж энэ номон дээр заасан байсан. Тэгээд тэр гурил будааны талаар ямар сөрөг үг дагавартайг энэ номон дээр бичсэн байсан. За миний ойлгосноор бол гурил будаанд бол маш их сахарны хэмжээ орсон байдаг. Яг ингээд дан сахар идэхгүй байгаа ч гэсэндээ цаагаараа маш их сахар агуулсан байдаг. Тэгээд тэр нь болохоор хүний цусндах энэ сахарны хэмжээг ихсгээд тэгэхээр хүний сэтгэл санаа айгуу гоё ингээ happy байжгаад тэгээд бүр ингээ огцом ингээ ундаг. Эхний 1-2 цагтаа бол бүр ингээ огцом ингэж өсөд тэгээд бүр ингээ навс ундын байлээ. Одоо жишээ нь сахартай юм идэхтэй, гурилтай, будаатай хоол идэхтэй тийм юмнууд идэхээр яг тэгдэг. Тийм учраас ер нь өөрийнхөө сэтгэл санаагаа ингээ гоё тогтвортой, тайван байлгахын тулд гурил бузаа идэхгүй бид нар одоо өөр хайчгаа. Тэднийг идэхтэй ийм хөрхөн ийм сэргэлэн одоо ийм зал гэх юм уу те, хотоодоо айгу зөв ингэж удирдах ёстой юм байлээ. Тэр нь ингээ хөрхөн ийм арганууд байсан. Тэгээ тэр арганууд нь болохоор гурил будаатай хоол идэхээс өмнө заавал тэгээ ногооны салаад, өгөрцөй помидорны зүгээр салаатын навчтай тийм оливын тостой тийм нэг салаад идээд тэгээ ардаас нь гурилтай будаатай хоолоо идчих юм бол харьцангуй инсулины дааврыг ингэж огцом өсөхгүйгээр ингээд арай нэг аятайхан байхад тусалдаг гэж би уншсан. Тэгэж нөгөө цусндах сахар нь дээшээ доошоо хэлбэлцснээр жин нэмэх ч юм уу те, тэр нь даамжир сараагаад инсулины дүжрэл энэ төр гэдэг ер нь бол маш олон тийм юмнууд болох эрсдэлтэй байд юм байлээ. Тийм болохгүй тулд ингээ сахарыг идэхээсээ өмнө янз бүрийн ногоо өмнө нь идэх ч юм уу те, тэгэж ингэж сурах хэрэгтэй. За тэгээд ер нь бол хоолны хувьд өглөөний цай гэдэг бол бүр хамгийн чухал зүйл юм байлээ. Өглөөний цайгаа байн гууж авах хэрэгтэй. Дандаа ер нь бол obvious идэх ч юм уу, cereal идээд байж болохгүй. Гэхдээ яг мэдээж идэж болно. Тэр бол хаяа нэг идэхэд
зүгээр ер нь бол хамгийн чухал зүйл нь бол өглөөний цайн дээр уураг өөх тос юм байлээ. За тэгээ өглөөний цайны хувьд бол нүүрс ус багтай эсвэл бүр нүүрс усгүй хоол идэх юм бол өдрийн турш ер нь тэгж сахараар тэгж өсөд тахгүй гэсэн үг. Тэгэхээр өглөө ер нь бол сэрэнгүүтээ сахартай юм идчих юм бол өдрийн турш ингээ сахартай юм, нүүрс устай юм тийм гурил будаа идмээр санагдаад байх нь илбэг байд юм байлээ. Энэ аргуудыг яг энэ номноос олж уншаарай. Хоол ба хэвшмэл төрөгдлийн тайлал гэдэг энэ номны талаар хэрвээ та нар сонирхож байгаа юм бол би ярьж өгч болно. Миний хувьд бол ер нь аль болох гадуур хоол идэхгүй хичээдэг. Тэгтээ би нэг өмнөх бичлэгнүүд дээр ярьж ирсэн шүү дээ. Баян гэртээ хоол хиймээр санагддаггүй. Бас хаяа ядардаг. Тиймэрхүү үедээ ингээд гадуур хоол идмээр байдгаа гэж ярьжсэн да. Ер нь бол бас хаяа гадуур хоол идэх үе гарна. Өдөр ажилдаа явахдаа өдрийнхөө хоолыг авч явдаг. Өглөөнийхөө цаг уучаад тэг өдрийнхөө хоолыг өглөөдөө хийгээд тэгээд ажилдаа авч явдаг гэсэн. 7 цагт миний ажил эхэлдэг байхгүй юу. 5:30 гэж босоод нүур ам идэр шүд амаа угаачаад тэгээд ардаас нь өглөөнийхөө цайг шууд хийдэг. Тэгээ өглөөний цайгаа хийхдээ шууд хөлдөгчөнд байгаа одоо салмон ч юм уу өмнө нь бэлдэж тавьсан нөгөө бөөрийн хийлсэн махнууд ч юм уу тэднийг air fryer-ында хийн эсвэл жигнэн тэгэл нэг хідэн ногоол байхад ер нь болно шүү дээ. Ногоонуудаа жигнэн эсвэл чанахын чанаал өндгөө чанаал тэг ингээд нэг жоохон будаах шавл агшаан ч юм уу ер нь тэгээд өглөөдөө гялзуулаад өглөөдөө ер нь бол хийгээд өдрийн хоолыг аваа явчаар өдөртөө бол гоё тийм шинээрээ байдаг гэсэн. Өдрийнхөө хоолыг байн өдөр болгон хийж авч явна гэдэг болвол би нэг амар өөрийгөө нэг магтъя гэж юусоо бодоогүй. Гэхдээ ер нь бол тэр бол өөрийгөө хүндэлж байгаа нэг төрлийн хэлбэр гэж би бол бодож байгаа. За тэр бол тодорхой хэмжээний сахилга бат шаардлагдан эхний 7 хоног ч юм уу ингээд аюу хэцүү санагдсан те өглөөс ирэх. Гэхдээ явандаа бол энэ бол зөвхөн би өөртөө хийж байгаа зүйл учраас ерөөсөө тийм юм хэцүү зүйл байхаа болчихно. Тэгээд ингээд дасаад те өглөө болгоны хийх ёстой л рутины нэг болчдөг. Тэгээ одоо би бол ингэж хийгээд бас нэлийн хөрхөн удсан байна. Тэгснээрээ ер нь бас бусад хүмүүст ч гэсэндээ нөлөөлөх боломжтой байдаг. Бусад ажлынхаа хүмүүстэй нөлөөлөх боломжтой гэсэн үг байхгүй юу? Ингээ эрүүл хоол гэрээсээ авчираад ингээд идчихээн те. Тэр хүмүүс ч гэсэндээ гэрээсээ ингээ хоол хийгээд хараа санаа аваад те. Ингээ гой хоолныхоо меню өдрөө солилцоод нэг нэгэндээ хамсуулж үзээд ч юм уу те. Нэг нэгэндээ урам өгөхүйц бас нэг алхам хөрхөн болдог. Нэг нэгээ ингэж гой зүйлд урайлж байгаа. Хоолн дээрээ хүртэл өөрийгөө хүндлээд өөрийгөө юу идэхээ мэддэг, өөрийгөө юу идэхгүйгээ мэддэг олцсон болгоно амрууга хийгээл ах биш. Өөртөө хэрэгтэй гэсэн юмнууд сонгож идээд ингээд сурчих юм бол ер нь тэр чинь өөрийгөө хүндэлж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа л нэг хэлбэр гэсэн үг. За тэгээд тэрийг харж байгаа хүмүүс болохоор бас юу гэж боддог вэ гэхээр энэ хүн болвол тэ өөрийгөө маш тэгэж гоё өндрөөр үнэлдэг, өөртөө хайртай хүн юм байна гэж юу нь бол боддог юм шиг санагддаг. Бусад хүмүүс бас одоо тэр хүн рүү халтах нь арай бага байдаг. Яагаад гэвэл ер нь өөрийгөө хүндэлж хайрлаж байгаа хүн рүү ер нь хинч халтаж чаддаг гэж би боддог байхгүй юу. Тийм болохоор зүгээр л өөрийгөө гоё хүндлээд хайрлаад өдрийнхөө хоолыг өглөө хийгээд авч яваад хөвшөөд үзээрэй. Нэгэнт хоол хүнс ярьсных би алкогольны талаар ярих чинь. Алкогольны хувьд бол хүмүүс маш их алкогольны хэрэглээтэй байдаг штэ тий. Надад бол алкогольны талаар бол ерөөсөө нэг яриадах тийм амар их одоо юм байхгүй л байна л да яг үндэ. Тэгээд өөрийнхөө туршлагаасаа л ингэж ярих байгаа. За өмнө нь бол мэдээж тий ингээл шаардлагатай үеүүдэд мэдээж хэрэглэн тий зүгээр л нэг хин нэгэн одоо хэрэглэх юм бол дагаж хэрэглэх ч юм уу тий ингээл ер нь тиймэрхүү юмнуудыг бүр ингээд ор тас болсон шинэ жилээр л нэг найзуудтайгаа хамт шампанзыг энтер одоо тулгаад ингэж хэрэглэсэн. Түүнээс хойшоо бол хэрэглээгүй одоо 9 сар ингээд болцсон байна. Тэгээд угаасаа миний хувьд бол нэг тийм хэрэглээд тэрнийхэн дараа ингээд таашаал аваад тий нэг тийм гоё мэдрэмж авдаг төрлийн хүн биш байхгүй юу. Найз нөхөдтэйгээ ингээд гоё тий ингээд илүү яриа орж морол тий ингэдэг ч гэсэндээ ингээд нэг юм дараа нь маргааш нь илүү өөрийгөө буруутгах мэдрэмж бүр маш их авдаг. Маргааш нь өдрөө бүтнээр нь алдах ч юм уу те толгоо өвдөх. Цаанаасаа л нэг тийм мухаа нэг юм эрүүл бос мэдрэмж авдаг. Тэгээд маргааш нь хөл өдрөө барыг ингээ алдах тохиолдолж байдаг. Эсвэл зүгээр л ажлын үр бүтээмж байхгүй болсон байдаг. Би энэ жилээгээ алкогольгүй жил болгомоор байна гэдэг яг нөгөө өмнө нь мөрөөдлийн самбараа хийж байхдаа ярьсан та. Тэг яг тэрний хаанд авал явж байгаа хүмүүс бүр ингээд өөрсдөө мэдхгүйгээр донтсон байт юм бэлээ. Тэгээ өөрийгөө ерөөсөө донтсон гэж ярихыг хүлээн зөвшөөрдөггүй. Аль хэдийнэ тэр хүн ингээд архинаас хамааралтай, алкогольноос хамааралтай болцсон байгаа байхгүй юу. Тэнгүүт өөрийгөө алкогольны хамааралтай биш юу гэжтэй би юу ямар архичин байгаа ч юм уу те тэгж хүмүүс ярьдаг. Гэтэл яг үнэндээ болвол бүх зүйлийг алкогольтой холбож те нэг тийм юм боллоо гэхэд
нэг шил юм уучи, нэг шил вайн уучи ч юм уу. Эсвэл ингээл тэ жоохон гонигтай юм боллоо гэхэд шууд алкогол бодогдох нэг пив уучаад унтий ч юм уу. Ер нь ингээд бүр хүмүүс ингээ маш багаар ингээд явсаар агаад өөрийн мэдлэхгүй аль хэдийнэ тэрэндээ ингээ автцсан байдаг. Дээрээс нь тэрийгэ хүлээн зөвшөөрдөггүй. За тэгэж явсаар агаад хүний тархинд гэмтэл үүсдэм байна л да. Ой санамж ингээ мууддаг, барьсан тайснаа мартдаг. Анхаарал нь ингээ сарндаг. Нэг юм ярьж байгаа л нөгөө юм руу үсрэж ороолтэй ингээ ярьсан юмаа гүйцэд ярихгүй. Анхаарал нь ингээ хуваагдаад анхаарал сарних эмгэгтэй болдгийм байна л да. Мөн дээрээс нь хамгийн гонигтай юм нь болохоор ингээ өөрөө мэдгүй байгаа ч гэсэндээ шийдвэр гаргах чадвар бүр маш эрс мууддаг гэд. Шийдвэр гаргах чадвар гэдэг нь одоо тэ ингээл юмд ингээл эргэлзээл тогтож сайн бодож чадахгүй байх гэсэн үг байхгүй юу. Сүүлийн үед жоохон ингээл мартамхаа болоод ах юм гэдгээр ингээл арга цаалал корона гэж тэгдэг. Гэхдээ ер нь бол энэ бол архины алкогольны хамааралтай байдаг зүйл байх нэ. Бүр хүндрэх юм бол илгэн өөхөлт юм байна. Тэгээ илгэний хатуурал гэдэг өвчнөд болт юм байна. Тэгээд мөн дээрээс нь зүрх судасны өвчнгүүдтэй болт юм байна. Даралт нь ихсэх ч юм уу те. Тиймэрхүү юмнууд ингээд үүсдэг юм байна. Тийм болохоор өөрийгөө хайрламар байвал энэ алкогол гэдэг зүйлээс татгалзаж сураарай. Тэг хүнд үгүй гэж хэлж сураарай. Заавал өөрөө сонирхгүй өөрөө хүсэхгүй байвал тэрэнд үгүй гэж хэлж сураарай гэж би хэлмээр байна. За тэгээд мөн дасгал хөдөлгөөнийг бол мэдээж заавал байх ёстой. Хүн болгон нэг юм жимд явах ёстой. Эсвэл нэг юм йоганд явах ёстой ч юм уу. Сүүлийн үед аягүй ингээ анзаарагддаг болсон. Тэ зүгээр жимд явахгүй байж болох байхгүй юу те арай өөр төрлийн зүгээр дасгал хөдөлгөөнийг сонгоход болно. Гэтэл фитнест явж чаддаггүй болохоор ингээд бараг бүдүүн байдаг гэж хүмүүс айгүйх боддог. Заавал жимд явах албагүй. Зүгээр л таны ойр орчимд чинь ямар боломж байна. Тэрийг ашиглаад дасгал хөдөлгөөн ямар нэгэн байдлаар зүгээр л хий. Гараад те байшингаа ингээд тойроод алхсан жүү, гүйдэгсэн жүү, утсан дээрээ ая тавьж агаад бүжгэлдэг үү те яасан ч болно ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөн хийн. Хэрвээ өөрийнхөө дуртай тэр дасгал хөдөлгөөнөө мэдхгүй олж чадахгүй байгаа бол нэг бодоод үзээрэй. Жохон байхдаа хүүхэд байхдаа те ер нь яах дуртай байлаа, бүжиглэх дуртай байлуу, гүүх дуртай байлуу. Тиймэрхүү юмнуудаа бодоод нэг үзээрэй. Тэгэнгүүт тэрнийгээ үргэлжлүүлээд хийж болно. За миний хувьд жишээлбэл би ингээ жоохондоо бүжиглэж исэн байхгүй юу. Гэхдээ тэр нь бол удаан үргэлжлэегүй. Нэг үсрээл 1 жил, 1-2 жил ч юм уу бүжиглсэн байгаа байхгүй юу. Насанд хүрснийхаа дараа дасгал хөдөлгөөн гээд бусад хүмүүсийн талаар жимд л явах хэрэгтэй юм байна. Гэл жимд нь явж үзсэн, бүртгүүлсэн, тэгээд фейлдсэн, тэрэндээ нэг 3 удаа илүү явсан. Багш эднэрээр нь заалахаас санаа зовоод те яаж яхад тэр багш нь бол миний хувийн багш биш те ингээд ийм ангийн багш байгаа учраас тэгээд тэр хүнийг дуудаж ингээд надад заагаад үг гэж бол үнэхээр би бол хийлж чадахгүй байсан. Гүдэг тэр зам дээр нь л би 3 өдөр тэгж гүйсээр байгаа л миний тэр одоо жимд бүртгүүлсэн тэр маань ингээд дуусчихсан. Тэгээ мөн дээрээс нь би нэг кардионд явъя гээд кардионы ингээд 2 ч удаа бүртгүүлээд тэгээд фейлдээд шал дими мөнгө өржижсэн. Тэр үеүүдэд би дандаа өөртөө гутардаг гэсэн байхгүй юу. Би ингээл угаасаа жим хийж чадахгүй, дасгал хөдөлгөөн хийж чадахгүй болохоор би ингээд ийм байна гэл боддог байсан. Гэтэл болвол үгүй юм бэлээ. Зүгээр л яг өөрийнхөө дуртай тэр дасгал хөдөлгөөнөө олоогүй л байдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо энчээ ингээд ирээд би бүжгэн дуртай байсан штэ гэж бодоод тэгээд бүжгэнд явж эхлээд зүгээр л ингээд аз жаргалтайгаар би дасгал хөдөлгөөнийг хийдэг болчихж байгаа байхгүй юу. Яг үнэхээр би ингээд скват суух ч юм уу те ингээд гизийн таталт хийх эсвэл ингээл төхөөрөмж интерес бариад үнэхээр би тийхийг бүр хүсдэггүй байхгүй. Ингээ хэрвээ хийх юм бол чадхал яах л да. Гэхдээ би цаанаасаа л бүр ингээ миний би цаанаасаа тийм юм яхаар ингээ хөдөлдөггүй, ингээ дургу тийм байдаг. Тэгэхээр яг ингээ өөрийнхөө дуртай тэр нэгэн дасгал хөдөлгөөнөө олоод тэрийгээ дагаа сэтгэл санаа чинь илүү дээрд нь дасгал хийсний дараа бүр ингээ сэтгэл санаа бүр ихтэй айгүй гоё ингээ хүчтэй болчтой штеп. Зүгээр ингээл те зургийнхаа урд бүжиглээд ч гэсэндээ хөлсөө гаргаад 10 минут 15 минут л байгаад хангалттай. Тэгээд ч болтгой заавалчгүй дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө хайрлаарэ. Алхах бол хамгийн боломжтой дасгал хөдөлгөөн гэж боддог хүн болгоны хувьд 23 оны 9 сараас эхэлж алхаж эхэлсэн байхгүй юу. Тэгж эхэлснээс хойш бол илүү өөртөөгөө ажиллаад илүү өөрийнхөө талаар бодоод өөр дээрээ илүү ажиллаж эхэлт юм шиг санагддаг. Эхэндээ бол яг ингээл хөгжим сонсоолтыг цагаа явуулах гал ингээл сонсдог байсан. Тэгээ сүүл рүүгээ болвол ямар ч утас бараг хөгжим авч гарахгүйгээр ингээ зөвхөн өөрийнхөө талаар бодох, тэгээ ирээдүйнхээ талаар бодох, эсвэл толгоон дотор юу ч бодохгүй алхах. Тэгхийн бол илүү гоё одоо өөр дээрээ төвлөрн өөрийгөө илүү хайрлаж эхлэж чадна гэсэн үг. Амар хол мол алхах дээр юусоо биш. Эхлэх нь ингээ амар чухал байгаа байхгүй юу? Пүүзээ өмсөл гарчих юм бол гадаа гарсан л юм чинь хаа нэг тийшээ алхах нь. Тийм болохоор зүгээр пүүзээ өмсөл гэрээсээ гарчих.
заавал дасгалын хувцас өмсөх бүр ямар ч шаардлагагүй. Тийм болохоор зүгээр л хүл твтэйхэн гутлаа л өмсгöd хангалттай. Тэгэл гарчих. Тэгэл болоо. Тэр байрны тэр үзүр хүртэл хүрэндээ гэж бодоод алхачих. Тэр үзүр хүрсэн л та буцаж заавал гэрлүүгээ эргэж ирнэ нөгөө замаараа. Хэдэн километр алхахыг, хэдэн мянган алхам хиймий ч юм уу те. Тэгэж юусоо бити өөртөө дарамт үүсгэж те тэгээрээ Strava гэдэг яг энэ дэр гарч байгаа юм аппликейшн байт юм байлээ. Тэр нь аюу хөөрхөн. Хаагур алхасныг чинь ингээ гоё хэмжээд өгчдөг. Тэн дээрээ ингээ гүйж болдог. Дотор гүйж байгаа бол дотор гүйлтэй хэмжин, алхаж байгаа бол алхалтаа энтергээд тэрнийг та нар гоё хэрэгжүүлээд үзээрэй. Тэр аппликейшн аюу таалагдсан. Би тэрийг юу нь бол алхах болгонд ашигладаг. Тэр чинь цаанаасаа нэг юм зам ингээ зураг болгоод үсгчдэг яг энэ дээр гарч байгаа шиг энийгээ гоё инстаграмн дээрээ стори хийж болно те гоё ингээ бичлэг бас хийгээд өчтдөг байхгүй юу. Тэр мэрийг харахаар айгу гоё урам авдаг. Тэгээ тэрэн дээрээ ингээ хүмүүстэй өрсөлдөж бас болдог. Нэг өөрхөн юм нь яг тухайн тэр ари яд чинь ингээ ямар юм багууд гүүжийн алхаж юм ч юм уу те тэрийг ингээ мэдээлэл нь байдаг. Тэгээ тэр хүмүүстэй бас нэгдээд ингээ гүүж алхаж бас болдог. За тэгээ эрүүл байхын хувьд бол нэг ийм хідэн өөрийгөө харилж байгаа хамгийн анхны хэрэгцээ чинь ингээ бүрдэж байна гэж ойлгож болох нэ. Өөрийгөө хайрлах дээр бас чухал санагдаж байгаа хэд хэдэн зүйлүүдийн талаар би одоо бас ярих гэж байна. Эрүүл байхаас гадна. За нэгдүгээрт нь болохоор үгүй гэж хэлж сурах. Энэн дээр тэ хин нэгэн хүн за өнөөдөр уулзъя, өнөөдөр эсвэл гарын шоудъя ч юм уу те тэгэх болгонд нь заавал за тэгээ эсвэл за би эргээд хариулъя гэдэг ч юм уу тэгэж өөрөөсөө булзааруулж эсвэл зөвшөөрж болно гэсэн үг ерөөсөө биш. Хүнд ер нь бол үгүй гэж хэлж сураад өөрийнхөө цензурыг ингээ аюул сайн тогтоох хэрэгтэй. Би ер нь бол те ингээд бас байнга гармаар байдаг хүн бишээ. Би ингээ байнга тэгмээр байдаг хүн бишээ. Өөрийгөө бас нэгдүгээр тавьдаг хүн шүү гэдгээ бас бусад хүмүүст харуулах хэрэгтэй. Ер нь л үгүй гэж хэлж сурах бол чухал зүйлс юм шиг санагддаг. Жилийн цагаас бусад үеүүдэд заавал тэр дуудлаганд хариулна гэсэн үг ер нь бол биш. Тэр дуудлаганд хариулахгүй ч байсан ер нь бол зүгээр. Яагаад гэвэл чи өөрийгөө мэдж байгаа те. Би уцаар ярмаар байна уу? Уцаар ярмааргүй байна уу? Өөр юун дээр ч байж болно. Тэгмээр тэгмээргүй байгаа гэдгийгээ өөрийгөө аюу гой сонсоод yes or no гэдгийг маш зоригтой ийдгээр хэлж сурах хэрэгтэй гэж боддгоо. Аль болох ингээд өөрийгөө нэгдүгээр тавиад те өөрийгөө ерөөсө хүчилж те өөрийнхөө сэтгэл санаа, сэтгэл зүг гэмтэх тиймэрхүү юм бити хийгээрээ аль болох өөрийгөө илүү сайн сонсож гой шийдвэрээ гаргаж сурах юм бол бас их сэтгэл санаанд чинь нөлөөтэй байх болно шүү. Дараачих нь болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж байгаа. Би ер нь ямархуу бие галбиртай хүн юм, бусад хүнээс ямар юугаараа ялгаатай юм. Бүх хүмүүс шал өөр биений бүтэцтэй, пропорцтой, одоо ясны бүтэцтэй ч юм уу тийм байгаа. Одоо энэ дэр би ч гэсэндээ цаанасаа туранхаа охтуудыг хараад ч юм уу ингээл бас боддог гэсэн яг энэ шиг л ингээл юм болох юмсан гээл ингээл боддог. Одоо ч гэсэндээ ингээл хаяа боддог. Тэгтэл яг үнэндээ бол өөрийгөө хайрлах гэдэг нь бол тий өөрийгөө зүгээр ингээ байгаагаараа хүлээн зөвшөөрч сурахаас л эхэлх юм бэлээ. Тэгээд ер нь бол энэ дээр би ингээ бас сураал ер нь явж байгаа. Тийм ч хурдан ингээд сурчих зүйл биш юм шиг байгаа. Тийм болохоор өөрийгөө гой хүлээн зөвшөөрөөд өөртөө хайртай байгаад тэгээд ямар ч байсан угаасаа окей тий. Заавал одоо гой давхраатай, гой нүдтэй, гой биетэй байх ёстой гэсэн алба юусоо байхгүй. Гэхдээ ингээд ямар ч шийдвэр гаргасан бол тэр байж болно. Гэхдээ ер нь заавал гэсэн үг юусоо биш. Өөрийгөө гой хүлээн зөвшөөрч сураад тэгээд өөрийгөө гоё хайрлаарэ. За тэгээ 3 дугаарт нь хамт байхад тухгүй байдаг тийм хүмүүсээс өөрийнхөө зайг авч сурах, эерэг хүрээллээ бий болгох гэдэг бол маш чухал юм шиг санагддаг. Хүрээлэл гэдэг бол бүр үнэнхээр хамгийн чухал зүйл юм шиг санагддаг. Өөрийнхөө гоё эргэн тойрондоо тий чамайг дэмждэг, чамд гоё үг хэлж чаддаг, урам өгдөг тийм хүмүүсийг байлгах хэрэгтэй. Тэгэхгүй одоо хин нэгэн хүн нэгсэн үг хаях ч юм уу, чамайг нэг юм албаар тийм дорд мэдрэмж төрүүлээд байгаа тиймэрхүү хүмүүсээс нь бол жоохон зайтай байвал зүгээр. За энэ хүрээлэл гэдэг дээр ер нь бол ажлыг би бас давхар ярмаар санагдсан. Ер нь ингээд өдөр болгон хийж байгаа зүйл учраас тэрэндээ айгүй гоё дуртай байх нь айгүй чухал санагддаг. Тэр нь бас нэгэн төрлийн л өөрийгөө хайрлаж байгаа, хүндэлж байгаа хэлбэр гэсэн үг. Яагаад гэвэл дуртай юм хийж байгаа учраас би өөрийгөө чухал тавьж байгаа гэсэн үг тий. Анханасаа ер нь өөрийгөө ингээд яг юу гэж байгаагаа мэдрээд дургу ажиллаа заавал хийх албагүй гэж би бол бодоод байгаа байхгүй юу. Өөрийнхөө дуртай юмаа ингээд гоё хийгээрээ. За миний хувьд жишээлбэл би ингээд кофе шопынхаа ажилдаа үнэхээр дуртай ингээд хүмүүстэй танилцаад шинэ community орох, шинэ ингээд юм хийж сурах, кофе хийж сурах
гэдэг ч юм уу те ингээд янз бүрийн гоё юмнуудыг мэдэх надад бүр маш сонирхолтой байдаг. Тийм болохоор ажилдаа ингээд айгу happy явж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь 7-оос ажилдаа гэхэд нэг цаг 30 минутын өмнө босоод хоолоо хийж гин. Тэгээ өглөөний цайгаа ууж гин. Тэгээд ингээд өөрийгөө бэлтэж гин. Ингээд ажилдаа явж гинэ гэдэг чинь ажилдаа дуртай те ажиллаа хүндэлж гин, өөрийгөө хүндэлж гин л гэсэн нэг төрлийн хэлбэр. Ажилдаа маш гоё дуртай байх юм бол бүх юм бүр маш гоё амархан байх болно. Яагаад гэвэл ажил чинь дор хаяж нэг 7-8 цаг ч юм уу ингээл тэр хүмүүстэй ажиллаа хийж байгаа. Тэгэл ажиллаа ингээл айгүй хэцүү хийгээл ажилдаа айгүй ялархаж хийгээл дургу байх юм бол амар хэцүү. Тэр яваандаа сэтгэл санаанд чинь нөлөөлөнтэй ингээд таныг идэж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор өөрөө өөртөө хайртай байгаа л бол гоё дуртай ажиллаа хийгээрээ. Би энийг бас отгүйгээ сурдаг байхгүй юу? Австралид амьдарч байгаа монголчууд ямар ажил хийдэг вүлээ? Тэд нартэй л адилхан л ажил ингээл хийдэг. Тэгсэн хэрнээ тэрэндээ бүр юурөөсөө ялрахдаггүй, зовж ийн ядарч ийн гэдэг үг бүр ингээ юурөөсөө нэг хилдэггүй байхгүй. Тэгэл ингээл ажил дээрээ илүү ингээ дуртай байгаа юм гоё юмнуудаа ярих ч юм уу те ингээл айгуу гоё ажиллаа хүндэлж явдаг. Надад тэр нь бүр маш их мэдрэгддэг. Ажилдаа дуртай байх ер нь айгуу чухал юм байна гэдгээ би бас отгүйгээс мэдэрсэн. Гэхдээ ингээ тэр бол ямар ч ажил хүн хийж болно шүү дээ. Тэрэндээ хамгийн гол нь дуртай байх нь айгүй чухал санагддаг. Гэвч 1000 гоё ажил байсан ч гэсэн тэр ажилд ингээ ямар нэгэн одоо асуудал проблем бол гарч ирэх нь бол тодорхой. Аль болох те гоё эрэг талуудыг хараад гоё ажилдаа дуртай байгаарэ. Хэрвээ жоохон дургүй ажил байх юм бол тэгэл дуртай юмаа сонгоод дуртай ямаараа ажиллаа, дуртай ямаараа сураад ажиллавал баг илүү гоё өдөр тутам хийж байгаа зүйл учраас тэр бол бас маш чухал юм шиг санагддаг. За тэгээд дараа нь өөрийгөө магтаж шагнах хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө магтжин шагнажин гэж хамаг мөнгө өрөөдэй гэсэн үг юусоо биш. Өөрийгөө сайн байгаа шүү гэдгийг ингээ гоё шагнаад те өөрийнхөө дуртай юмыг цуглуулж агаад авах ч юм уу. Тэгхийн бол бас өөрийгөө хайрлаж байгаагийн нэг хэлбэр гэж боддог. Өөрийгөө бас яаж юрн шагнадаг вэ гэвэл ер нь л нөгөө нэг мейкапын юмнууд авах чинь миний хувьд бол өөрийгөө шагнаж байгаа явдал байдаг байхгүй юу. Дараа нь болохоор эргэн тойрны хүмүүсээ ингээ тултлан хайрлах хэрэгтэй. Өөрөө хүнийг хайрлж иж тэр хайр чинь буцаж ирнэ. Учраас тултлан ингээд эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаарай. Тэгхийн бол бас нэгэн төрлийн өөрийгөө хайрлаж байгаа тийм нэг хэлбэр гэсэн үг. Дараачих нь би амралт нойр гэж оруулсан. За амралт бол бүр маш чухал, нойр бол бүр хамгийн чухал зүйл бас байдаг. Өдөрт хүн бол доор хаяж 8 цаг унтах хэрэгтэй байд юм билээ. Ер нь 6 цаг, 7 цаг гэдэг чинь насанд хүрсэн хүнд ч гэсэндээ багддаг гэж сонссон. Тэгээ тийм болохоор доор хаяж 8 цаг унтах хэрэгтэй юм байлээ шүү. Эрцэрх юм бол орой эрт унтах ч юм уу те заавалчгүй ер нь 8 цагийн нойроо чухалчилж авч үздэг байгаарэ. Өөртөө те 7 хоногт нэг удаа, бүр амжихгүй бол 14 хоногт нэг удаа ч юм уу те зүгээр л нэг гоё ганцаархнаа кофе уугаад эсвэл цайгаа уугаад зурагтныхаа өмнө ч юм уу те ингээд юу ч бодохгүй ингээд тайван гоё өөртөөгөө байх тийм гоё цагийг амралтыг гаргаж өгөөрэй. Тэгхийн бол бас нэг гоё өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр болдог. За дараа нь болохоор олон хүмүүстэй танилцах, олон төрлийн хүмүүс байдгийг мэдэж авна. Шин сонин содон мэдээлэлээ хуваалцсан. Янз бүрийн community руу орж үзэх хэрэгтэй. Хүн сайн сонсож сурдаг юм шиг санагддаг. Нэг хүн сонсож чаддаггүй хүмүүс байдаг байхгүй юу? Хүний ярьж байгаа өгүүлбэрийг гүйцэж сонсож дуусгаад өөрийнхөө ярих юмаа ярихгүй ярьж дуусаагүй хахад голоор ингээд шууд ингээд те бүр ярих хэрэгцээнд бүр ингээд тулцсан тийм хүмүүс бүр байдаг. Тэгэхээр ер нь бол маш олон хүмүүсийн дунд ингээд ороод ингээд ярилцаад ингэх хэрэгтэй. Тэгэх тусмаа хүн айгүйх сонсож сурдаг юм шиг санагддаг. За янз бүрийн гоё юм өөрийгөө хайрлах, өөрийгөө таних мэдхтэй тийм гоё подкастнууд сонсож болж байна. Гоё хоол хүнсний талаар те подкастнууд сонсоод машиндаа явж байхдаа эсвэл гадаалах жахтаа ч юм уу те тэр болгон бас нэг өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр юм болов уу гэж би ойлгодог. За тэгээд би дараа нэг гоё өөрийнхөө сонсдог подкастнууд, бичлэгнүүд, дуртай ютуберүүд гээд бичлэгээ хий гэж бодож байгаа. Хэрвээ тийм бичлэг үзхийг хүсвэл надад комментэн дээр хэлээрэй. Өөрийгөө хайрлна гэдэг нь бол миний бодлоор ерөөсөө тийм амар хатуу чангаар өөртөө хил хязгаар тавих биш. Эрүүлэр хил хязгаарыг өөртөө тогтоож тавьж сурах нь өөрийгөө хайрлах юм болов уу гэж би ойлгож байгаа. Мөн дээрэс нь өөрийгөө үнэлж сурах, хил хязгаараа тавьж сурах гэдгийг өөрийгөө хайрлах юм байна гэдгийг энэ бол сүүлийн үед маш их ойлгоод байгаа. За ер нь тэгээд өөрийгөө хайрлахгүй байгаа үед ямархуу одоо шинж тэмдэг ч юм уу те гарах вэ гэхээр бусад хүмүүсийн дэргэд өөрийгөө доош нь хийх ч юм уу өөрийнхөө
яг юун туртайгаа ч мэдгүй өөрийгөө үл тоох, босод хүмүүст ингээ хит их таалагдах гэж хичээх те тэр болгон бол өөрийгөө хайрлахгүй байна, өөрийгөө одоо ойлгоогүй байна л гэсэн үг юм шиг надад санагддаг. Тэгээд одоо жишээлбэл ядаж те ингээд өөрийнхөө юун туртай, одоо ямар кофеин дуртай, те ямар сүүнд дуртай ч юм уу, эсвэл одоо ямар хувцас дуртай, ямар шоколадын дуртай, тэ ингээд нэг юм өөрийнхөө гоё юм тестийг мэддэг байх нь бүр ингээд аяйгуу чухал санагддаг. Ингээл тэ хоолны газар ороод ч юм уу тэ ингээд ямар хоол идэх гингүүд ямар ч хамаагүй юу ч яасан яах вэ гэдэг ч юм уу те, тийм биш. Өөрийнхөө дуртай юмаа илэрхийлж сурах нь бол бүр маш олон юм гоё давуу талуудтай өөрөө өөрийгөө энэ чинь үнэлж байгаа байхгүй, өөрөө өөрийгөө ингээд юун дуртайгаагаа мэдж байгаа байхгүй те. Тийм болохоор өөрийнхөө дургүй юмаа тэхгүй ч юм, өөрийнхөө дургүй юм хэрэглэхгүй гэсэн үг. Идж байгаа хоол чинь хүртэл нэг тийм чамд таалагдахгүй, тийм фейлдэх зүйл байхгүй. Өөрийгөө хайрлж ин гэлтэй мэдээж ингээл амар чанга ингээл янз бүрийн тийм ч мэдгүй, ийм ч мэдгүй гэл тхиим бол бүр ямар ч утгагүй. Тийм болохоор хаяа ч гэсэндээ ингээд те нэг гоё өөртөө класс вайн ч юм уу уух, гоё шоколад гаргаж ирээд идэх. Гэтэ тэр нь бүр ингээ гоё айгүй гоё нандин ингээ юм гоё ховор байвал айгүй надад гоё үнцэнтэй санагддаг байхгүй юу. Тэрнийхээ хэрэглээг маш зөв тааруулах хэрэгтэй. Ер нь ингээ бүх зүйлээ гоё ингээ балансалж явах юм бол амьдрал чинь илүү нэг тийм гоё утга учиртай ч юм шиг те, илүү гоё өөрөө өөрийгөө хайрлаж явах юм шиг санагдчихээн. Бүх зүйлийн гол үндэс нь ер нь явж тэгээд тэнцвэртэй байдал. За би бол жишээлбэл те өөрийгөө ингээл хайрладаггүй ч юм уу те, өөрөө өөрийгөө мэддэггүй байхдаа бол зүгээр л ингээл таарлцсан болгоно л амруугаа хийх сонирхолтой. Те хин нэгэн хүний аваад тавьсан байсан юмыг амруугаа хийх, хүн тгий гэвэл тэрийг дагаал тэгэх, тэр болгон бол зүгээр өөрийгөө хүндлэхгүй байгаагийн ямар ч зориггүй байгаагийн шинж байхгүй юу. Тэгэхээр надад бол одоо нэг жоох асуудал байдаг. Тэр асуудал нь болохоор идчихэд эдснийхаа дараа харамсдаг. Тэр бол бүр үнэхээр бүр гимших мэдрэмж бол бүр хамгийн муухай мэдрэмж байдаг. Тэгэхэд хэрвээ гимшгэл юм бол битгий ид гэж би сүүлийн үед өөртөө боддог болсон. Бэлэн гоминд амар дуртайсан байхгүй юу. Тэгээ гомингоо идчихэд араас нь бүр үргэлж харамсна. Надад бүр харамсахгүй бүр нэг ч удаагийн гомь идэлт байгаагүй. Тэгээд би ерөөсөө огт гомь идгээ болцсон. Яагаад гэсэн чинь би идэх юм бол харамсна гэдгээ бүр маш сайн мэдээд байгаа байхгүй юу. Тийм болохоор би угаасаа харамсах юм чинь тэрийг идэж гимшээд яах юм. Бүр харамсах мэдрэмж бүр үнэхээр муухай байдаг байхгүй юу. Тэгээ би за ер нь л зүр идгээ болчих. Идэхгүй л ах юм бол би гимшихгүй, харамсахгүй, тийм мэдрэмж авахгүй гэж би боддог болоод их эзний тараач гэсэндээ бүр дандаа харамсдаг. Йоо яах гэж юм амар өгч байгаа юм шиг идчихвээ. Тэгээд сүүлийн үед бол за угаасаа би яг тэгж бодно. Тийм болохоор зүгээр л ингээд үнэхээр идэх шаардлагатай ойл зүгээр маш жоохныг л идчихье. Тэгэх юм бол би дараа нь ч гэсэн өөрөө тэрэндээ амар хаппи байдаг байхгүй юу. Би тэрнээс чинь нэрээтэй ингээд тийм их юм идэх боломж хахад би ингээд тэрнээс тийм бүдийг идээгүй штэ. Би тэрнээс аягүй жоохныг л ингээд идсэн. Би өөрийнхөө төлөө тэгсэн гэж би ингэж ер нь бол боддог болсон. Тэгж боддог болсон сошиал сэтгэл санаа гэсэндээ хамаагүй ингээд илүү өөдрөг байгаа. Өмнө нь болохоор эзнийхээ дараа харамсах үед бол бүр ингээд сэтгэл санаа бүр ингээд шалаар нэг за би ингээл ер нь худлаа юм байна. За миний турах ч ингээл худлаа юм байна. Би ингээл ер нь бол ингээл бүдүүн гахаа юм байна гэдэг ч юм уу ингээд тийм мэдрэмжийг амар хавдаг байсан. Бас нэг гоё ингээ өөрийгөө хайрлах тип байгаа. Тэр нь болохоор ганцаараа байж сурах. Тэр бол бүр маш чухал юм шиг санагдсан. Хүн тэгэл угаасаа л ганцаараа л юм бэлээ. Өөр хинч биш, зөвхөн өөртөө л байгаа юм бэлээ. Хэдий одоо юу гэдгийг тэ зөндөө найз нөхөд, гэр бүлийнхэн эхнэр нөхөр байгаа ч гэсэндээ би бол би, чи бол чи юм байна гэдгийг бүр ингээд маш их ойлгож байгаа. Би өмнө нь болохоор ингээд бүгдийг дандаа хүнтэй хамт хийсээр байгаа л ингээд сурцсан байдаг байсан. Тэгээд ингээд сүүлийн нэг хэдэн жил гэртээ ганцаараа байх шаардлагатай болж байгаа. Тиймэрхүү үедэд бүх зүйлийг би өөрөө хийх хэрэгтэй. Өөрөө хийж чаддаг байх хэрэгтэй юм байна. Ядчил би тэ тог тасарлаа гэхэд би тогныхаа газар руу ингээд залгаж тэр дугаар эдрийг нь өөрөө мэддэг байх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэр асуудал болгонд ингээд өөрөө л би ганцаараа юм байна гэдгийг ойлгох нь бүр маш чухал санагдсан. Ялангуяа ингээд ганцаараа байх үед илүү их өөртөө ажиллаж эхэлдэг. Тэгэхгүй тэгэл ингээд хүн амьтантай байхаар мэдээж ингээд тэр хүмүүсийн санаа сэтгэл тааруулах гэж мэдээж 100% ингээд би тэгнэ гэдэг чадахгүй шүү дээ. Тийм учраас ганцаараа байх олдож байгаа тэр боломжийг бүр ингээд маш тийм гоё зөвөр хараад тэр цагийг зөв өнгөрөөж чадах юм бол харилж байгаа нэгэн төрлийн арга юм болов уу гэж би бодож байгаа. Өмнө нь бол ганцаараа байх жоохон дургүй байсан байхгүй юу. Сүүлийн үед бол бүр ингээд ганцаараа байх үнэхээр дуртай болж байгаа. Гэтэ тэр нь бол хамт байхдаа дургүй гэсэн үг юусоо биш. Хин нэгэнтэй хамт байх бол бүр хамгийн гоё. Гэтэ ганцаараа байх ч гэсэндээ тэрнтэй адилхан гоё байж
болно гэдгийг бол бүр маш их мэдэрж байгаа. За энэ бол тэ өөрийгөө хайрлах одоо юм тэ ерөнхий юм хідэн арганууд байна. Жишээлбэл self care байна. Үсэндээ яаж анхаардгийг тэ биендээ яаж анхаардгийг одоо ингээл хумс нүүр үс одоо бие тэ одоо жишээ нь хувцс ч юм уу. Тиймэрхүү юмнуудын талаар би дараа бас нэг өөр гоё бичлэг хий гэж би бодлоо. Тэр бичлэгийг маань бас үзхийг хүсэж ивэл комментэн дээр үлдээгээрэй. Ийм деталь зүйлүүдийн талаар гоё бас бичлэг хийж та нартайгаа гоё ярилцъя гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн маань өөрийгөө хайрлах тухай ярьсан бичлэг маань та нарт маань багхан ч гэсэн хэрэг болсон болов уу гэж найдаж байна. Хамт байсан та нартаа бүр маш их баярлалаа. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн бол гоё юм ягаан өнгөтэй зүрх үлдээгээрэй. Дараачихаа бичлэгээр тун удахгүй эргэж уулзтлаа. Түр. Бай бай.